уламжлалт эмийн жооронд бол нийтдээ 2000 гаруй жор найрлага байгаа. Бүх сувданд харуулгыг нэмэнд хийсээр байхгүй болгоцсон. Одоо та суманд очиод ажилладаг шүү дээ. Тэгэхэд чинь уламжлалтын эмчийн орон тоо гэж байхгүй. Тэгээ нэг эмийг хамгийн багтаа ингээд 40,000 удаа эргүүлдэг. 10,000 хүний судас бариагүй бол одоо би судал барьдаг гэж бас хэлж болохгүй гэдэг нөгөө жоохносоо тийм зааварчилгаа авцсан. Бид нэр одоо уламжлалт ангаах ухаанаас л одоо Нобелийн шагналт төрөх боломжтой байгаа. Танай үнчээ хэдий гэхгүй юу. Тэгээс би ингээд та бодож байгаа л нэг би $5 гэсэн чинь татчихудаа тэгэл идэх юм болж байна. За $5 юу гэдэг юм $5 хавдрын хэмжлэгээ гэж юу гэдэг юм бэ шаалаад. Та чинь Монголд ургуулсан ойжуулсан эм тан үйлдвэрлэж байгаа юм чинь үндэсний үйлдвэрлэлдээ ороод нөөцөж хөдөлгдөхгүй юм. Тийм байлаа. Бид нэр урьдчилан сэргийлэх дээр л илүү анхаарах хэрэгтэй юм байна. Нийгмийн эрүүл мэнд дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Яг энэ экзектэй цаг үед Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрс ухаан маань болохоор үнэхээр биднэрт бол ус агаа шиг хэрэгтэй зарлиг гаргасан. Ламын гинэл усан данцан жанцсан гэж та сонсч ирсэн баг тий. Дали шимжүүлгийг уугаад нүүрэнд ингээд атран тэнийхийг нүдээр үзсүгэ гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр чинь бид нарт нөгөө нэг ботокс, мотокс хэрэгтэй ч юм уу те.